Оройн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цаашин дугаар үзэгчтэй авахынд Монгол телевиз цамхгаас хүрэхэд бэлэн болоод байна. Энэ 7 хоногт манай редакц хиймэл оюун ухаан гэдэг сэдвийг сонгож авсан байгаа. Тэгэхээр яагаад энэ сэдвийг онцлох болсон талаар мөн дэлхийн мэргэжилтнүүд энэ сэдвээр ямар үзэл бодолтой байдаг талаар бяцхан сурвалжлага үзээд студид ирсэн зочдтойгоо танилцъя. Okay, Sophia. I think you're ready. Hello. Хиймэл оюун ухааны хөгжил одоо дэлхийд хамгийн чухал салбар болох машин learning буюу өөрт байгаа мэдээлэлээс дүгнэлт гаргаж таамаглал төвшүүлэх, deep learning, community computing буюу оюунлаг тооцоололд үндэслэн мэдээлэл дүгнэлт хийж нэмж суралцах чадвар бүхий хэд хэдэн төрлүүд илүү хөгжиж байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ iPhone утасны Siri буюу хувийн туслах үйлчилгээ, хүнтэй харилцан ярилцах чадвартай Sophia робот, мөн эмнэлэг, асаргааны газар ажиллах чадвартай роботуудыг одоо төлхөө ашиглаж байна. Манай улсад ч мөн зарим төрлийн гар утасны аппликейшнуудад хиймэл оюун ухааныг ашигладаг. Гэвч олон улсын зарим мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан ирээдүйд хүмүүсийн ажлын байрыг булаана гэж үзэж байна. Харин бусад эрдэмтэд хиймэл оюун ухааныг ашиглах нь хүмүүстэй өрсөлдөхөөс илүү туслах үүрэг гүйцэтгэнэ гэж тайлбарлаж байна. Хиймэл оюун ухаан гэж юу хэлж байгаа вэ гэхээр ер нь бол хүн шиг суралцаад тийм ээ ямар нэг шийдвэр ямар нэг асуудлыг шийдэхэд тэр суралцсан зүйлийг ашиглахыг л хиймэл оюун гэж хэлж байгаа. Хүн бол одоо өөрийнхөө оюун ухаанаар тодорхой зүйлийг суралцаад ямар нэг асуудал гарахад тэрийг өөрийнхөө оюунаар шийддэг шиг компьютерийн техникийг юм уу янз бүрийн техник технологиг ашиглаад тийм ээ тэрийг эхлээд урьдчилсан нөхцөл байдлуудыг сануулаас ойлгуулад энэний дагуу тодорхой асуудлыг шийдэхэд л ашиглаж байгаа ухааныг хиймэл оюун гэж ойлгож байна. Хамгийн гол нь хиймэл оюун ухаанд big data буюу мэдээллийн санг ашигладаг. Гэвч хиймэл оюун ухааны энэ давуу талыг хүмүүст хортоогоор ашиглах аюултай гэж судлаач мэргэжилтнүүд үзэж байна. Би супер оюун ухааныг бүтээхийн эсрэг байдаг. Машин техник бидний өмнөөс зарим ажлыг гүйцэтгэж болох ч супер оюун ухаан гэж байх ёсгүй. Бидний удирдах чадвараас шалтгаална. Хэдэн 10 жилийн дараа хиймэл оюун ухаан бидний сэтгэлийг зовоох үйс өндөр түвшинд хөгжих болно. Бид хойд Солонгосын цөмийн зэвсгээс илүү хиймэл оюун ухаанаас айх хэрэгтэй. Машиныг хүмүүсээс илүү авьяастай болгоход маш олон саад байна. Тухайлбал бид хүний тархийг яаж ажилдаг гэдгийг мэдэхгүй. Хамгийн сүүлд гэхэд Facebook компани их Британий Cambridge Analytica компанид 50 сая хэрэглэгчийн нууц мэдээллийг алдсан. Үүнийг Facebook компани алдаа гаргасан хэмээн гүйцэтгэх захирал Марк Зукерберг мэдгдсэн юм а. Тодорхойлбол Cambridge Analytica компани This is your digital life online аппликейшнээр 270 мянган хэрэглэгч тэдгээрийн найзуудын мэдээлэлгээд нийт 50 сая Facebook хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж 2016 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажлын үеэр ашигласан гэж шалгагдаж байна. Зүгээр тэнд байгаа датаг ашиглаад өөр зорилгоор өөр нэг яг уу юунууд байж болно. Системүүдийг цаана бол нэг хүн ажилуулж тодорхой зорилгоор тавьж явж байгаа шүү дээ. Тийм учраас нэг компани бүтээгдэхүүн дотор нь суучихсан ч байд юм уу тийм. Ерөн зүгээр юугаар харахад тийм төвшөнд байгаа учраас яг уу хэнд бол ингэж байгаа. Европт бол одоо сайн судлаад үзвэл тэр GDPR гэдэг дотор чинь General Data Protection Regulation гэдэг хууль зөвлөмжүүд гараад тэн дээр бол ингээд хүүхний мэдээллийг ийм төвшөнд ашиглаж болно, ингэж хамаагүй авч болохгүй зөвшөөрөл авахар бол ийм зөвшөөрөл аавна гэсэн юм зохицуултууд яваад байгаа л да. Гэтэл манай Монголын хувьд бол бид нар яг дэлхийн одоогийн 2000 оныхтой төстэй хөгжилт байгаа. Ягаад гэвэл бид нар дэлхийн 2000 он зөвхөн өгдлүүдэд цуглуулад их өгдлийн асуудалтай тулгараад өгдөл гацдаг, удаан хайдаг ийм асуудалтай тулгарч ирсэн бол Монголд одоо л бид нар тийм асуудалтай ихэнх системүүд автоматжсан дэлгүүр ороход бид нар карт уншуулдаг, банкнд очиод карт уншуулдаг ч юм уу ийм системүүд хөгжсөн. За эдгээр нь бол их өгдлийг одоо цуглуулсан дээр бид нар анализ хийх зөв зохион байгуулах шатн дээр л Монгол улсын хувьд бол ийм шатнд явж байгаа гэж ойлгож байна. Хүний ажил амьдрал, үйл хөдлөлийг хэлбэрчилж байгаа хиймэл оюун ухаан цаашид хүний эсрэг ашиглагдах боломжтой юу? Аль эсвэл технологийн шин шийдэлд хүрэхгүй. Yeah, very funny. За тэгэхээр энэ сэдвээр ярилцахаар бид 6 зочноос студид урьж авчираад байна. Тэгэхээр Slide компани захирал инхтер хүрэлцэн ирсэн байна. За Data Artist компани Монгол дахь салбарын захирал Амарсанаа хүрэлцэн ирсэн байна. За Шинэ Монгол Косэн технологийн коллежийн гүйцэтгэх захирал Гун Жаргал хүрэлцэн иржээ. За миний зүүн гар талд мэдээлэл технологийн үндэсний паркийн инновац технологи судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн дарга хичээнгүй хүрэлцэн ирсэн байна. За Монголын хиймэл оюун
оюуны мэрэгжлийн ассоциацийн тэргүүн доктор Төвшинтөр хүрэлцэн ирсэн байна. За Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн мэдээлэл компьютерийн ухааны танхимын дэд профессор Сувда хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр уламжлалсаар бид бүхэн Facebook хэрэглэгчдээсээ санал суулга явуулсан байгаа. За бид бүхэн бол маш энгийн асуусан таны авсан мэдээллээр хиймэл оюун ухааны хөгжил бидэнд боломж, эрсдлийн алийг нь авч ирэх вэ гэж асуухад яг одоогийн байдлаар бол нэвтрүүлэг эхлэхэд 1000 гаруй Facebook хэрэглэгч хариулснаас 52% нь бол боломжууд нээгдэнэ гэсэн байна. За 48% нь бол эрсдэл нэмэгдэнэ гэсэн байна. Тэгэхээр бид бүхэн сая эхний сурвалжлаган дээрээс бас зарим технологийн компанийн захирлууд ямар байр суурьтай явдгийг харлаа. Тэгэхээр эхлээд та бүхний одоо хиймэл оюун ухаан гэдэг энэ шин гэхүү ойлголтыг өөрсдийгоороо яаж харж ийн аль судлаач нарын хэлсэн тайлбар та бүхэнд хамгийн ойрхон буудаг вэ гэдэг ерөнхий асуултаар эхлэмээр байна л да. Тэгэхээр инхтер захирлаас сонирхъя. Ер нь бол хиймэл оюун ухаан гэдэг бол хүний байгалийн когнитив түвшинд гаргаж байгаа энэ шийдвэрийг машин дуурайгаад ижилхэн шийдвэрийг ижилхэн өгдөлтэй байхад гаргах процессыг хиймэл ухаан буюу машин интеллиженс гэж нэрлэдэг байгаа юм л да. Artificial intelligence гэж бас нэрлэдэг. Тэгэхээр хүн компьютер хоёр бол ерөнхийдөө нэг талаараа ижилхэн л дээ. Бид нар бол байгалаас өгөгдлөө 5 м хүүгээр авдаг. Зарим нь 6 гэж ярьдаг. Машин компьютер бол мэдээллийг цахим хэлбэрт оруулсан мэдээллийг аваад тэр бас ямар нэг шийдвэр гаргадаг. Хүн бас ямар нэг шийдвэр өгдөл аваад хорхиндаа боловсруулад нэг хариу үйлдэл үзүүлдэг л дээ орчиндөө. Тэгээд хүмүүс болохоор хоёр хуваагдаад байгааг нь би юу гэж ойлгодог вэ гэхээр хүний тархийг бол ерөөсөө гүйцэд яаж ажиллах нь ерөөсөө сайн судлаагүй байгаа. Хэрвээ энийг гүйцэд судалж чадах юм бол тэрийг машин руу хөөргөж болох боломжтой юм л да. Тэгэхээр хүмүүс хэрн хязгаарч юм супер компьютер үүсгүүгээд байгаа хүмүүс нь тархийг бол гүйцэд тэгж судлах бол боломжгүй гэж үзсэн хүмүүс байдаг. Судлах боломжтой гэж үзэж байгаа хүмүүс нь бидний гүйцэд судлаад дараа нь машин руу оруулаад машин хүнээс илүү тэгээд одоо бодож сэтгэдэг бол яг хүнтэй адилхан болно гэсэн тийм хоёр байр суурь байдаг л да. Би бол яг аль нь болохыг сайн мэдэхгүй байна. Одоо когнитив түвшинд маш олон судалгаа хийгдэж байгаа те. Жишээ нь одоо машин компьютерт сургаж чадахгүй ганц байгаа юм чинь эмоц байна те. Тэр эмоц яг яагаад ингэж хүний тархины одоо лимбик систем одоо эмоцтой холбоотой юм эхнээс нь шийдэл авч л да уртлын дээрх чинь шийдвэр гаргадаг процессыг хийдэг юм байна гэдэг. Тэгээд ямар таск буюу ямар үйлдэл хүн хийгээд тархины аль хэсгийн нейронууд нь ажилтг юм байна гэх мэтлэн ингэж судлаад яваад байгаа байхгүй. Тэгээд энэ бүх логик хэрвээ цаанаа шийдэгдэж гарч иж чадах юм бол тэрийг компьютерлөө хөрвүүлэх боломжтой байхгүй. Тэгэхээр хүний хийж чаддаг юм компьютер хийж чаддгүй юм гэхээр яг одоогийн байдлаар бол яг саяны судалгааны төвшин дээр харьцуулаад харахад чинь компьютер чинь эмоц ойлгохгүй байна тийм эмоц гэдэг одоо сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй дээрэс нь хүний одоо гарын нарийн ажиллагаас моторик орсон ажлыг чинь компьютер одоохондоо хийж чадахгүй байна. Дээрэс нь креатив буюу одоо нэг бүтээл сэтгэлгээ компьютерт одоохондоос гарна хүний одоо тархинаас хаанаас нь бүтээл сэтгэлгээ гаргадаг ингээс одоо нэг үг гэсэн үг л дээ. Тэгэхээр бол би яг ийм болон тийм болно гэдэг надад байр суурьхгүй. Ерөнхий одооны байдал бол иймэрхүү байгаа л гэдэг тийм одоо санааг хэлсэн л дээ. Тэгэхээр Японы хиймэл оюун ухааны нийгэмлэгийн гаргасан ёс зүйн ийм журмын бичигдэр бол хамгийн ихэнд нь бас ийм тайлбар байна л да. Хиймэл оюун ухаан нь компьютерийг за оюун ухаантай болсноор өөрөө autonomously буюу одоо өөрөө дангаараа шийдвэр гаргаж за мөн суралцах чадварыг товчхондоо хилээд байна гэж. Тэгэхээр энэ тайлбартай хичээнгүүд арга та санал нийлэх үү? Ер нь бол хиймэл оюун ухаан бол түрүүн инхтер захирлаа хэлдэг шиг ер нь бол яг хүний сэтгэл хөдлөлийг бол гүйцэж илэрхийлж бол үйл хийж чадахгүй тодорхой төвшөнд тодорхой хязгаарлагдмал үйлдэлүүдийг л хийж байгаа. Тэрэн дээр өөрийгөө сураад хөгжүүлээ явж байгаа ийм л зүйл. Тэгэхээр бол ирээдүйд бол энэ нь яг хүнтэй адилхан үйл хийдэг, хүнтэй адилхан уйлдаг ч гэдэг юм уу те, хүн таараа илэрхийлдэг ч гэдэг юм уу энэ төвшөнд очиход бол ер нь бол миний бодлоор бол очих боломжгүй болов гэж боддог зүгээр дотроо бол тийм учраас тодорхой хэмжээнд хязгаарлаад энэ үйлдэлүүд дээр нь гүйцэтгүүлээ хүний ажилд туслуулад ингээд яваад авах боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр Төвшинтөр доктороос сонирхмоор байна л да. Хиймэл оюун ухаан гэхээр Монголд бол одоо бид суур хугтгоонуудыг нь бас нэлээх яриараа гэдэг одоо Facebook дээр үүдэг 1200-аад одоо энэ сэдвийг сонирхдаг хүмүүсээс бол одоо энэ нэвтрүүлгийн урдчлаад бол санал ирж байна л да. Тэгэхээр хиймэл оюун ухаан гэдгийг хизээнээс ер нь ярьж эхлээд
энэ AI гэж товчилж нэрлэдэг байгаа artificial intelligence-ийн суурь нь юу юм бэ? За хэмэл оюун ухааныг бол яг энэ AI гэдэг болохоор яг номон дээр одоо текстбук дээр бол юу гэдэг вэ гэхээр энэ бол одоо ухаалаг тийм компьютер програм эсвэл одоо хардверыг зохион бүтээхийг одоо зорж ажиллаж байгаа шинжлэх ухаан буюу одоо инженерингийн салбараа гэдэг. Тэр дундаа яг тийм одоо зохиомол оюун гэж ялгая да. Зохиомол оюун буюу энэ байгалийн оюунтай харьцуулаад хэлж байгаа нь болохоор байгалийн оюун дээр бол хүнд 3 төрлийн одоо ур чадвар байна гэж хараад байгаа. Тэр ур чадвар нь болохоор нэгдүгээр нь болохоор дүрм өгөгдсөн одоо тэр дүрмэн дээр ямар нэгэн өгөгдөл өгөгдсөн. Жишээлх юм бол одоо бороо орох юм бол одоо хөрс нь одоо норж гинэ гэж үзэж байна тий. Тэгээ одоо хөрс нойтон байна тий. Тэгвэл яасан гэхээр эргүүлээд нөгөө бороо орсон байна гэдэг дүгнэлтээ гаргаж байгаа байхгүй. Нэг ийм дүгнэлтийн ур чадвар. Нөгөөдг нь болохоор яг цэвэр өгөгдөл дундаас дөрөв дээр машин сургалт гэж хэлээд байна. Тэрний зарчмаар одоо таамаглал тий төвшүүлж гаргаж ирж байгаа. Нөгөө нэг ур чадвар нь болохоор одоо цэвэр одоо юм байгалийн юмс үзэгдлийг ажиглаж агаад тэрийг тайлбарладаг. Энэ 3 одоо нөгөө хүний сэтгэн бодох үйл ажиллагааг одоо байгалийн оюун дээр гаргаж ирж байгаа. Энэ 3 чадварыг энэ химэл оюуны салбар дээр ингээд хуваагдаад судалж байгаа байхгүй. Тэгээ энэ судалж явцад одоо гарсан одоо шинжлэх ухааны үр дүнг яаж компьютерийн програм руу авчиж ингээд суулгах уу? Тэгээ хардвер руу авчиж одоо суулгах уу гэдэг л ийм дээр яваад л. Тэгэхэд ирэхээр энэ 3 ур чадварыг хэрвээ эзэмших юм бол програм хангамж илүү ухаалаг болно, хардвер илүү чадварлаг болно гэж үздэг. Хүн дээр болохоор одоо бид сууд ухаантнууд гэж ярьдэн шүү дээ мэрэгэн хүмүүс. Тэдүүс болохоор энэ 3 ур чадварыг дээд зэгт нь одоо эзэмшиж байгаа юм ухаан байна. За баярлалаа. Тэгэхээр бид бүхэн одоо химэл оюун ухааныг pop culture буюу хамгийн олон нийт рүү хамгийн сайн гаргаж чадсан бүтээл бол одоо Стивен Спилбергийн одоо кино гэдэг. За манай үзэгчид бол одоо 6 дахь мэдрэх хүү гэдэг аимшиг кинон дээр гардаг хүүхдийн дүрээр мэдэндээ хүүхдээ харамсалтайгаар алдсан гэр бүл ирээдүйд suurсан тэр кинон дээр бол ийм робот хүүхдийг өргөж авснаар тухайн киноны үйл явдал өрнөдөг. Тэгэхээр академик орчиндоо химэл оюун ухаанаар аль улсууд манлайлаад судлаачид яг аль тал руу голчилж судалж байна гэдгийг эхлээд цөмөрөө ярилцдаг хөө. Дараа нь амьдрал дээр ямар одоо аппликейшнүүд хэрэглэж эхэлж байна гэдгийг бас сонирхолтой байна л да мэдээж хэрэг. Тэгэхээр амарснаа захирлаа сонирхмоор байна л да. Аль улсын дээр манлайлж байна. Ер нь химэл оюун ухаан гэдэг маань болохоор машин сургалт буюу машин learning гэдэг технологиор суурилсан тийм одоо салбар юм байна. Тэгэд машин learning буюу машин сургалт гэдэг салбар дээр бол ер нь барууны компаниуд ер нь барууны компани гэхээс илүү бараг тоотой хэдэн компани гэж хэлэхэд болох байх. Google, Facebook, Amazon гэсэн хэдэн компаниуд ерөнхийдөө дэлхийд тэргүүлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед болохоор яг хятадын компаниуд маш хүч төрж орж ирж байна л да. Гэдэг маань болохоор яагаад тэгэж энэ компаниуд юу илүү хөгжиж байна гэхээр ерөнхийдөө юу хэлбэрхнаар тайлбарлах юм бол бизнестэй буюу эдийн засгтай холбож чадсан компанийн бизнес модельтэй төрүүлж холбож чадсан газрууд нь ингэж хөгжиж байгаа болов уу гэж бодож байгаа. Миний хувийн бодол бол химэл оюун ухаан бол дараагийн шинэ нэрний аж үйлдвэрийн гол хөдөлгөөр хүчнэл болно гэж бодож байгаа. Тэгээд энэ нь бол ерөнхийдөө монголчууд маань ч гэсэн ерөнхийдөө боломж байгаа гэж бодож байгаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө таны асуулт болохоор яг одоо ямар байгаа вэ гэдэг утгаараа сая миний хариулт хэлсэн шиг барууны орнууд ерөнхийдөө манлайлаад хятад буюу Азийн орнууд ерөнхийдөө дараалаад явж байгаа болов уу гэдэг миний бодол байгаа. Тэгвэл энэ болохоор ерөнхийдөө тоглоом дуусчихсан тоглоом биш. Миний одоо энд байгаа бүх хүмүүсийн одоо зорж байгаа юм нь бол энэ тоглоом дотор Монгол маань хаана ямар байр суурь эзлэх юм бэ? Цаашлаад энэ одоо тоглоом гэх юм уу одоо энэ химэл оюун ухаан гэсэн салбар тэргүүлэх боломж байна уу гэдгийг ерөнхийдөө ярилцах зөвлөх нь хамгийн сонирхолтой сэдвийн нэг юм болов уу гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр сувда профессортой сая нэвтрүүлэг хэлхийн өмнө бүгдээрээ кофе уугаад сууж байхад та бас олон нийт маань химэл оюун ухаан гэдгийг яг одоо 10 жилийн хөтөлбөрт оруулсан зүйл байхгүй байгаа ч гэсэн манай инженер залуучууд бол бас дэлхийн хэмжээний судалгаа за яг амьдрал дээр нь хэрэгжүүлэх гэж оролдож байгаа тэр бизнесүүд дээр бас ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр манад дотоодын нөөц бололцоо энэ химэл оюун ухааныг яг заадаг их сургууль байна уу? Эсвэл хөгжүүлж байгаа лаборатори байна уу? Та энэ цаг үеийн мэдээлэлээс бидэнтэй хуваалцаач. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе.
За манай дээр бол хиймэл оюун ухааныг хэрэгжүүлж байгаа гэж хэлж болохоор лабораториуд Монгол Улсын их сургууль дээр бол нэлээд хэд байна. Компьютер графикийн лаборатори гэж байна. Одоо 3D сканердсан үүлэн point гэж хэлдэг. Одоо энэ сканердсан цэгүүдээс биетийг хэрхэн байгуулах уу гэдэг ч юм уу те. NLP гэдэг Natural Language Processing буюу их хэл боловсруулалт гэдгийг одоо профессор Бүрэг багш маань 2006 оноос эхлээд мөн дээр компьютер хэлшин жилийн төв гэдгийг байгуулад өдөө хүртэл одоо шавнар нь хөгжүүлээ явж байгаа. Бас уржнан жилээс машин оюуны лаборатори гэдэг лодоор авсалт хэрэглэгчтэй лаборатори бий болсон. Гэх мэтчлэн лабораториуд бол олон байна. Юун дээр бол хичээлийн програмын хувьд бол бид нэр 2014 онд боловсролын яамны шинжилгээг дагаад хөтөлбөрөөр шинжлэх үедээ компьютерийн ухаан, мэдээллийн технологи, програм хангамж гэсэн хөтөлбөрүүдтэй ACM буюу нөгөө дэлхийн нийтийн энэ чиглэлийн компьютер чиглэлийн сургалт явуулж байгаа ихтэй сургуулиуд хөтөлбөртөө юуг тусгах ёстой вэ гэдэг тэр бүх зүйлсийг бол бид нэр харж агаад бүх хөтөлбөрөө ингэж матч хийж нэгсэндээ ядгийн тааруулж оруулахад бол хиймэл оюун гэдэг бол зайлшгүй орох нэг хичээл болж орж исэн. Заавал үзэх хичээлээр бид нэр хиймэл оюуныг 2 кредит, 3 кредиттэйгээр компьютер ухааны ангид бол 3 кредит, нөгөө ангиуд нь бол 2 кредиттэй гэх мэт бас үзүүлж байгаа. Тэндээсээ салбарлаад их хэл боловсруулалт, хэв танилт, имиж буюу дүрс боловсруулалт гэх мэт сонгон судлах хичээлүүдийг бид нэр орж байгаа. Магистр компьютер, магистр докторийн хичээлүүд ч гэсэн ялгаагүй. Тэгээд нэг баяртай мэдээ яг уу хэлэхэд өнгөрсөн онд бид нэр мэдээллийн технологийн хөтөлбөр, програм хангамжийн хөтөлбөрөө олон улсын болон дотоодын магадлал итгэмжлэл хийлгэсэн байна. Тэр мэн бол манай төгсөгчид Европод хүлээн зөвшөөрөгдөх АСИН буюу тэр магадлан итгэмжилдэг энэ хөтөлбөрөөр төгссөн хүмүүс бол хаач одоо оюутан солилцоонд бол хангалттай одоо чадвартай гэснийг батлах тийм дипломыг гардуулах болсон тийм байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Калифорни мужид байдаг Стэнфордын их сургуулийн хажууд яг Google-ийн лабораторийн хажууд байдаг компьютерийн музейг бас үзэх завшаан тохиож байсан. За тэнд бол ингээд хамгийн ихний одоо 2 дугаар дайны үеийн одоо тагнуулын төхөөрөмжийг нээжсэн Алан Тьюрингийн компьютероос эхлээд яг өнөөдрийн хүртэл хамгийн сүүлийн үеийн чадамжтай компьютеруудыг яг хин энэ одоо технологийн breakthrough гэж нэрлэдэг тэр инновацуудыг хийжсэн талаар бол маш сонирхолтой одоо 10 жилийн хүүхэд бараг тэргээр ороод гарахад мэдээлэл технологийн мэрэгжлийг бол ерөөсөө сонгохоор тийм ихтгэл үнэмшил авахаар тийм сайхан музей байд юм байлээ. Тэгэхээр 10 жилийн боловсрол хүүхдүүдэд код заая. За хүүхдүүдэд энэ machine learning, энэ бусад AI, бусад энэ шин ойлголтуудыг эхнээс нь одоо ойлголтыг нь хэвшүүлэе гэдэг дээр одоо танаа сургуулийг бол ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр Японы боловсролын систем болон Шинэ Монгол Косен одоо технологийн коллеж дээр та бүхэн энэ ойлголтыг яаж Монгол оюутнуудад буулгах гэж байна? За юун төрөн хиймэл оюун гэдэг дээр тодорхойлтууд бол яг санал нэг байгаа. Сая Монгол Улсын их сургуулийн багшийн тодорхойлж гисэн компьютерт сургаад сургасан мэдээлэл дээр үндэслээд таамаглал юм уу тийм ээ дэвшүүлээд тэрэн дээрээ ямар нэгэн дүгнэлт хийдэг, үйлдэл хийдэг ч юм уу тийм тэр бол яг одоогоор тавигдж байгаа хиймэл оюуны тодорхойлт. Яг энэ нийт ярьсан хүмүүс ч гэсэн яг тодорхой яг давхардж байгаа юмнууд бол байгаа. Гэхдээ энэ хиймэл оюуны яг үндсэн ажиллах зарчим бол бас тийм шинэ сод одоо юм шинээр үүссэн зүйл бол биш. Өмнө нь бол байсан ийм алгоритм тэрэн дээр үндэслээд энийг бол ингэж ашиглаж болох юм байна гэсэн зүйл одоо гарч ирж байгаа. За бидний хувьд болохоор энэ хиймэл оюуны энэ хэрэглээ энэ технологиос бол Монгол бай дэлхийн нийтээр бол ухрах боломжгүй. Энийг бол төсөөлөх юм бол Улаанбаатар хотод явж байгаа одоо машин зөндөө их болсон учраас энийг бол бүгдээр машин унахаа болийг гэхэд бол хүн болгон машин унахаа болохоо болохгүй унсаар л байна. Яг энэтэй адилхан цаашд бол энэ мэдээллийн технологи хиймэл оюуны энэ бол хичнээн эрсдэл өндөртэй ч гэсэн энийг бол бид нар хийгээд суралцаад явахгүй болохгүй байгаа нэгдүгээрт. За хоёрдугаарт энийг сая амар санаа захирлын тодорхойлсноор энэ бол аж үйлдвэрийн дараагийн яг хөдлөх хүч болох ийм одоо салбар технологи юм байна. Гэтэ энийг бол AI гэдэг юу хиймэл оюун гэдэг нэг түлхүүрүүгээр илэрхийлж байгаа боловч энийг би энэ жижигхэн мотороор жишээ авмаар байна л да. Энэ мотор яаж ажилдгүү гэдгийг эхлээд тайлбарлаад тэгээд энэ моторууд бол жишээлбэл сахлын машинаас эхлээд онгоцонд машин хүртэл ашиглагдаж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар хүүхдүүдэд бол яг энэ маягаар л ойлгуулж байгаа.
Энэ бол зүгээр энгийн мотор яаж ажилдгүү. Тэгээ моторыг та ашиглаад юу хийх боломжтой юм бэ гэдэг. Ийм маягаар бол хүүхдүүдэд энийг бол зааж байгаа. Хиймэл оюунд яг суур хэдэн чадварууд байдаг. Математикийн суур чадварууд, тэгээ мэдээллийн технологийн энэ суур чадварууд бол маш хэрэгтэй байгаа. За энийг ашиглаад цаашдаа юу хийж болох вэ гэдгийг бол бид нар дотоодын компаниудтай хамтраад энэ аппликейшн хэрэглээнд нь бол илүү их суурилсан сургалтыг бол зохион байгуулж байгаа. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн эхэнд гарсан том одоо нэр сэтгэгчид болон бизнес эрхлэгчдийн байр суурь бол нэлээд тийм айц түгшээсэн зүйлийг одоо хойд солонгосын пуужинтай зүйрлсэн одоо Elon Musk-гийн үгч байт юм уу. Google компани захирал бол одоо саяын сүүлийн Давосын чуулга уулзалтан дээр бол хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний одоо яг бүгдээрээ ажиллаж байгаа хамгийн чухал одоо сэдв бөгөөд бидний ноцолдож байгаа асуудал мөн. За энэ бол магадгүй цахилгаан гэдэг зүйлийг нээсний дараах биднэрт ач холбогдолтой тийм бидний хөдөлмөрийн харилцаа сэтгэлгээ бүх юмыг амьдралын хэм маягийг өөрчлөх юм а гэсэн. Тэгэхээр яг амьдрал дээр яаж хэрэгжилж болж гин хэрэглэж эхлээд байна гэдгийг ярил л да. Хэдэн хүмүүс одоо энэ яг Google, Amazon, Facebook-ийн лабораторид нууцаар ингээ харанхуй өрөөнд суугаад хийж идэг зүйл юм уу? Бидний гар дээр айл эрт ирсэн байгаа зүйл юм уу гэдгийг та бүхнээс сонирхмоор байна л да. Сая Siri дээр ашиглагддаг гэж байна. Тэгэхээр инхтер захирлаас эхлэе. AI-ыг яг амьдрал дээр гэр ахуйн байдалд ашиглах уу, зэвсэглэлд ашиглах уу? Эсвэл одоо хятадын сүүлийн үед шинэ гаргаж ирээд байгаа энэ ард түмнээ нийгмийн метрик гэдэг зүйл хятад улс бас нэвтрүүлж эхэлж байгаа гэсэн ийм байдлаар улс төрийн хүрээнд ашиглагддаг зүйл юм болов. Юуны өмнө нэг юм залруулга хэрэгтэй. Юу гэхээр ерөөсөө тийм хэмэл оюухан чинь тийм тултлаа хөгжөөд тэгээд хүнтэй дайс цэгнэх ч юм уу эсвэл хүний эсрэг ямар юм хийх юм дээрээс огт хүрээгүй байгаа тийм. Сайн хүртэл видеон дээр гарчсан шүү дээ. Так контраст робот унтраад өгч байгаа. Тэр ерөөсөө тийм энэ юу бүх одоо ашиглаж байгаа математик ерөөсөө хэмэл ухааны суурин цаана математик модельүүд байдаг, функцүүд байдаг, алгоритмууд байдаг те. Энийг програм хамж болон техник хамжийн тусламжтайгаар тэр хэмэл оюун ухааны одоо тэр концептыг гаргаж ирж гэрээд байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо хүртэл энэ ашиглаж байгаа хамгийн ихээр ашиглаж байгаа neural function гэж байгаа жаал 2 дугаар зууны үед нэгдсэн юм функшн байдаг. Өш их олон алгоритмууд байдаг, хайлттай алгоритмууд байна. Энэ бүх юм чинь 20 дугаар зуунд нэгдсэн тийм хуучны модельүүд л та. Энэ дээр л бид нэр суйрлал одоо өөрсдийнхөө амьдралын бүх салбарт яаж үр ашигтайгаар ашиглах уу гэдэг тэр шийдлийг хайж ажиллаад байгаа юм л да. Тэгэхээр том компаниуд яагаад энэ дээр илүү их анхаарч ажиллаад тэгэхээр тэр компаниудад дата байгаад байгаа байхгүй маш их дата байгаа. Big data байж машин learning ажиллаж цааш яг хүн шиг юу шийдвэр гарган дээрэс нь хүний хараагүй ямар нэгэн болгож байгаа үйл явцыг өөрчилж таньдаг болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр жишээ нь одоо юу гэдгийг Америк жишээ нь ямар нэгэн тодорхой хэсэг газар Google дээр чинь хүмүүс ямар нэг юм хайх юм бол тий их хэмжээр жирийн хайлтаас илүү их хэмжээр хайгаад ирэх юм бол тэр газар ямар нэгэн байдлаар халдвар төвчин гарчээ гэдэг үздэгхээр ч юм уу тийм дүнэлт гаргадаг тийм юу явж идэг тэрийг эргээд одоо эрүүл мэндийн байгууллага мэдэгддэг гэх мэтлэн тий. Тэгэхээр энийг хаана big data байна тэр дата цуглаж гарч ирэх бол бүх салбарт ашиглаж болно л доо. Цэргийн хувьд ч ихсэн ашиглаж болно, нийгмийн хувьд ч ашиглаж болно. Тэгэхээр бидний хувьд энийг юу гэж харах вэ гэхээр ямар нэгэн тийм хортой нөлөөтэй ч юм эсвэл кино талаас нэрээс харж үзэхээр бид нар энэ дээр яаж оролцож өөрсдийнхөө амьдралыг дээрдүүлэх тал дээр ажиллах вэ? Дээрээс нь яаж аутсорсинг хийж гадны одоо тэр одоо байгууллагуудад аутсорсинг маягаар тэдний хиймэл оюухны прожектс нь оролцоод явах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүх юм эхнээсээ эхэлж байгаа. Бүгд ижил төвшнөөс эхэлж байгаа. Технологийн хөвчтөр, алгоритмын хөвчтөр, интернетэд бүх алгоритм модельүүд нь бүгд ил байгаа. Пейперээр нь даунлоод хийж чадах, уншиж болно. Тэгээд тэрийг имплемент хийхдээ програм хангамж нь бэлэн байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр одоо хүүхдүүдтэй дараагийн хойч үедээ математик болон логик төвшний одоо тэр сэтгэхээний арга барилыг багаас нь суулгаж өгөөд ирээдүйд ерөөсөө энэ чиглэлээр өрсөлдөх том боломж гарч харагдаж байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар монголчуудын хамгийн даваа тал нь юу гэхээр нэгдүгээр энэ тал дээр бүгд ижлэн гараанаас эхэлж байгаа. Тэнд ямар нэгэн нууцаар хадгалаад байгаа технологи гэж байгаа, нууцаар хадгалаад байгаа алгоритм гэж байгаа. Хэрвээ байх юм бол шагналаа аваад бүгд дэлхийд ил болоод ингэ явж байгаа. Энэ салбарын тустай өөр салбар л да. Тэгээд тэгэхээр бид нар бол яг энэ ижлэн гараанаас гарч байгаа. Одоо дараагийн залуучуудаа энэ тал дээр нь илүү анхаарч боловсрол нээж амнар болон хувийн байгууллагууд анхаарч ажиллах юм бол бид нар дараагийн уурхай валют монголоор жирэх валютыг бид нар зөвхөн толгоогоо ашиглаад олохыг цэвэр боломж энд гарч ирж байгааг хараад байгаа л да. За баярлалаа. Тэгэхээр хичээнгүү даргын хувьд яг хаана энийг аппликейшн буюу одоо бас хэрэгжилж болох вэ гэдэг дээр та бас бодит жишээнүүд өгөөч. Хаана одоо яг арилжаанд нэвтэрсэн те одоо энэ компани ингэж хэрэгжилж чинь ч гэдэг юм уу. Тэгэхээр ухаалаг одоо уул уурхайн компани
ашиглаж гин үү? Эсвэл энэ том компаниуд хэрэглээний сая бол маш бодиттой нэг жишээг хэллээ шүү дээ. Хэрвээ хайлтын системээс хүмүүс нэг газар им хайгаад эхлэх юм бол за тэнд бол имний хомсдол үүсэж байна те. Имийн компаниуд тэр мэдээллийг ашиглаж болж байна. За нийгмийн эрүүл мэндийн онц аюул учирсан байж болж байна. Тэгэхээр энийг компьютер өөрөө анализ хийгээд одоо улаан туг гаргаж ирдэг тийм систем сүрэлцэн газар байна уу? За ер нь бол бас Монголд бол хэрэглээнд бол нэвтрээд эхэлсэн. Жишээ нь бол юу гэдгийг Facebook дээр бол шууд чатбот ажиллаад өөдөөс нь автоматар хариултыг явуулж чинь те. Энэнийг бол хэрэглээ нэвтрүүлсэн компаниуд бол байна. Үүнээс гадна манай лендминийхэн бол цааталтаа бол AI дээр суурилсан бас анализ хийдэг байдлаар бол ашиглаа явж байна. За энэнийг бас нөгөө талаасаа төрийн үйлчлэгийн цус нэвтрүүлэх боломжууд бол байгаа. Жишээ нь Латин Америк ч гэдэг юм уу, Америкт гэдэг юм уу, энийг бол одоо бол хэрэглээд эхэлсэн. Төрийн үйлчлэгээ авахын тулд юу гэдгийг за түрүүний хэлдэг чатботыг хариултыг өгчөж байна. Дээр нэмээд орчуулгууд хийж болж байна. Өөр цааш нь ярих юм бол юу яагаад таамаглалууд бий болгож өгч байна. Тий. Одоо Монголд бол бас жишээ нь энийг бол хэрэглэх боломж бүрдсэн төрд бол та бүхэн мэдж байгаа нөтөлсөн систем байна. Энэ дээр цуглаж байгаа датан дээр тулгуурлаад юу гэдгийг за Монголд аль улиралд ямар бараа хөтөлбөр их зарагдаж байна. Тэрэндээ тааруулаад бодлого тодорхойлох ч гэдэг юм уу те. Иймэрхүү боломжууд бол байгаа. Ер нь бол хэрэглээ бол шинэ нэвтэрч эхэлж байгаа. Судалгаа бол энд тэнд хийгдээд ер нь бол манай судлаач залуучууд бол нэлээд өндөр түвшинд очсон гэж харж байгаа. Тэгэхээр Data Artist компанийн хувьд бол бас Японд үйл ажиллагаа явуулдаг гэдэг мэдээлэл бас Icon цэгийн дээрээс уншижсэн. Тэгэхээр танах AI-ыг ашиглаж ер нь ямар бизнес явуулд юм? Манай Data Artist гэдэг компани болохоор Японы компани л да. Японд маркетингийн чиглэлээр хэмэл оюухан хөгжүүлэлтэд ажилладаг компани байна. Тэгээд маркетингийн салбар гэдэг нь юу вэ гэхээр хамгийн одоо гоё жишээ нь бол одоо 2020 онд Токио Олимп болох жаа. Тэгээд Токиогийн Олимпийг амжилттай зохион байгуулахын тулд ямар ч байсан бүх одоо стадионуудаа хүнээр дүүргэн гэсэн full stadium гэсэн тийм урайтай Япон ажиллаж байгаа. Тэгэхэд бол одоо энэ спортыг ямар хүн сонирхох магадaltaй болоод энэ хүнд ямар маягаар мэдээлэл хүргүүлвэл тэр одоо стадион хүртэл билет аваад очих вэ гэдгийг яг хийн гэдэг тийм ажил бол байгаа. Гэсэн одоо тэр ерөнхийдөө ийм юм хиймээр байна гэсэн ажил ингээд ер нь ороод ирдэг гэсэн үг л дээ. Нийгмээсээ гэх юм уу одоо прожект болоод ороод ирнэ гэсэн үг. Тэрийг маань одоо ер нь тэнд хариулт байхгүй ерөнхийдөө хүмүүс нөөснө бодцоод ингүүл яасан тэгвэл яасан гэж хийгээд явдаг тийм юм баамаа. Тэгээд үзэгчд сонирхолтой гэж магадгүй хиймэл оюун ухаан гэдэг байгаа тий. Тэгээ хиймэл оюун ухаанд инженерээс хэрэгтэй гэдэг байгаа тий. Ягаад одоо хиймэл оюун ухаан чи ингээд өөрөө сураад явчихдаг юм инженерд нь хаана хэрэгтэй юм бэ гэж бодож иж магадгүй. Яг одоогийн хиймэл оюун ухааны төвшин бол хүн өөрөө сурч чадахгүй хүн сургадаг хэмжээнд байгаа л да. Тийм болохоор яг гэдэг утгаараа инхтер захирлын хэлсэн сая хэлсэн үгтээр би маш сайн хэлж байна. Одоо өнөө маргааш та одоо юу гэдэг нь чухам одоо Терминатор гэдэг кинонд гардаг шиг ингээд хиймэл оюухан орж ирээд бүр баллаад байна гэсэн юм бол байхгүй. Яг гэх юм бол тэр төвшөндөө хүрээг байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэрийг сурахын тулд маш хэцүү айгүй тогтворгүй байдаг. Сайн сурч чадахгүй ингээд байгаад байдаг. Ихэнх одоо сургалтууд маш амжилтгүй болж дуусдаг. Тийм одоо төвшин дээр байгаад байгаа. Тэгээд манай компани ерөнхийдөө Японд гэлдэг одоо бүх компаниуд хийж байгаа гэж бодож байна л та. Ер нь бол юу хийдэг вэ гэхээр 1000 компьютер сургаж үзээд нэг нь амжилттай болвол энэ жоох амжилттай болчлоо шүү. Энэ дээрээ тулгуурлаад дараачихаа одоо хиймэл оюухнаа жоох урагш нахиулъя гэсэн ерөнхийдөө тиймэрхүү маягаар ажилтдаг байгаа. Тийм болохоор ерөнхийдөө хиймэл оюухан гэдэг гинт ид шидийн юмнуудыг амар өндөр хөгжилтэй орны ид шидтэй хүмүүс хийдэг юм гэж ерөөсөө ойлгох шаардлагагүй. Ер нь ингээд өдөр тутам ингээд шавар шорооны гэх юм уу та. Тийм ингээд ажлууд бол явдгаараа явж байгаа. Тэгээ мэдээж тэн дотроос бол ингээд яг алт гарч ирнэ. Гэсэн л тийм ээж байгаа. Тэгээ Монголд ч гэсэн ялгааг байх. Манай Японы компани ч гэсэн ер нь яг тэр зарчмаар ажилладаг байнаа. Тэгэхээр бид бүхэнд Google гэж байхгүй байхад хайлтын систем гэж байхгүй байхад одоо зарим лаз яаж онгойлгох вэ? Хятадаар энийг юу гэж хэлэх вэ гэдэг юм уу? Одоо өдөр тутмын хямдхан билет хаанаас захиалах вэ гэдэг юм уу? Асуултуудад бид одоо хуучин бол нэвтрхий төлөө нээж нэг харна тэгээ байхгүй бол байхгүй байсан. Одоо бол Google дээр
Харин зарим нэг текстийг одоо Google Translate ашиглаад бид бүхэн бас орчуулж уншиж байна. Тэгэхээр төвшин төр доктороос энэ хиймэл оюун ухааны судалгаа миний олж уншсанаар бол хэл хөгжүүлэлт гэдэг нэг том юм явж байна. Зураг таних гэдэг одоо бас нэг том юм явж байгаа шиг байна те. Тэгэхээр хэд бүлгэлж хуваагаад байна. Machine learning гэдэг үг бол маш их давтагдлаа та бүхнээс. Одоо machine learning гэдгийг одоо би хөрх янтай ойлгож байгаа нь бол маш их датанаас тэндээс юм тренд олж харах, асуудал олж харах, компьютер өөрөө ингээд асуудлыг хараад тэрэндээ таарсан шийдэл хайгаад байна гэж ойлгоод байна л. Тэгэхээр энийг судлахдаа за мөн бүтээгдэхүүн болгож гаргахдаа саяын одоо амарснаа захирлын хэлдэг шиг Токио 2020-ыг одоо спортын 20 стадионыг 100 мянган үнэтэй стадионыг бүх спортуудаар яаж дүүргэх вэ? Энэ бол гоё асуудал байна те энтэй ноцолдоход. Тэгэхээр та энэ дээр яг судалгааны бидэнд тайлбарлаж өгөөч. Арилжааны судалгаанууд нь ер нь хаана явж байна? Ер нь бол ийм байгаа л да олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй л да. Хүмүүс сүүлийн үед яг өөрийнхөө судалж байгаа чиглэлээр бол хиймэл оюуныхаа бол бас харж тайлбарлаж байна. Яг номондоо бол ийм л юм л да. AI-г бол хоёр хувааж байгаа. Нэгдүгээр нь сонгодог хиймэл оюуны одоо чиглэл, нөгөөдг нь болохоор энэ сүүлийн үед яваад байгаа машин learning гэж ярьдаг тийм машин сургалт гэдэг. Тэгээ яг сонгодог юм дээр бол аль хэдийн 50 60 70 онд бол нэлээд идэвхтэй явсан. Дараагаар нь бас жоохон ажилтнууд хэрэглэгдэл оруулж жоохон цохилтонд орж ирсэн. Тэр үед бол одоо бидүүсийн сайн мэдих тэр нөгөө логик сэтгэлгээ гэж байгаа тийм дүрм дээр нэмэх нь факт тэрийг одоо яаж одоо жишээ нь ухаалаг дүгнэлт гарах уу гэд. Тэр дүрмийг нь болохоор хүн зохиогоод байгаа байхгүй. Факт нь болохоор байглаас ирээд байгаа тийм. Тэгээ энэ бол сонгодог AI. Энэ бол сайн явж байгаа. Цаашдаа ч явна. Тэгээд энэ дээр суурлаад нөгөө нэг ангаах ухааны салбар дээр бол аюу хэрэгцсэн шүү дээ. Бидээс мэдэхгүй л байсан болохоос одоо жишээ нь диагноз өгдөг, асуулт хариултын систем, зөвлөгөөний системүүд гээд эдүүс бол аль хэдийн бол одоо эрдэм шинжилгээний түвшин дээр бол явж исэн. Тэгээд сүүлийн үед машин learning ч гэсэн явж исэн. R&D дээр бол маш олон одоо төслүүд явсан. Сүүлийн үед яагаад энэ гив гинтхийн ингээд гараад ирсэн гэ 2006 оноос хойш энэ нөгөө CPU гэж бидээс ярьдаг те бизнес процессор те процессорын дараагийн одоо үе болох тэр GPU буюу график одоо процессингийн одоо тооцооллын нэгжүүд хөгжөөд ирэнгүүтэл нөгөө машин learning ч өөрөө дотор хоёр хуваагдаад байгаа юм л да. Уламжлалт машин learning одоо цэвэр статистик дээр суурилсан. Нөгөөх нь болохоор гүн сургалт гэхээр одоо биднээс энэ тархины системний одоо загвар дээр явдаг юм аа. Тэгээ энэ дэр нөгөө нэг график карт дээр илүү одоо хурдтай тооцоол хийх их хөгжлийг авч чадах боловсруулалт нь илүү үр дүнтэй болох байсан учраас энэ нь илүү одоо ингэж төлхөө орж ирсэн учраас биднээс бас энэ чиглэлээс нарахаар хиймэл оюуны бас гүн сургалт машин сургалт гэж бол хараад байгаа. Гэтэ эдгээс бол бүгдээрээ нийлжээж одоо хиймэл оюуны салбараар тодорхойлно л доо. Жишээ нь одоо сая чатбот гэдэг л шүү дээ. Чатбот гэдэг чинь Facebook-ийн нэг аппликейшн байгаа байхгүй. Цааталт нь бол аль үжээ тэр 60 70 онд хийсэн тэр recommendation системийн асуудлыг өгч байгаа. Тэгэхээр юм бичгээр ингээл автоматар хариу бичээл те. Тэрний ард бол ямар нэгэн хүн биш. Тэрэн дээр үгийн таниал хариу өгж байгаа үйлдэл гэж ойлгож болох уу те. Тэгэхээр сувдаа огшоос бас сонирхмоор байна л да. Монгол хэлэн дээр хэвлэл мэдээллийн салбарын бол мэдээлэл технологийн шин одоо чадваруудыг ашиглахгүй бол бид бүхэн амьд үлдэхгүй гэдгийг бол одоо маш олон хүн хэлээд байгаа. Одоо яг маркетинг талдаа хүндээ хүрэхгүй байх ч гэдэг юм уу. Хүмүүс хэвлэл мэдээлэл хүлээж авдаг тэр нөгөө зан үйл нь өөрчлөгдөд одоо гар утсан дээрээсээ өдөрт хэдэн цагийг ч мэдээллийг авч байгаа юм те. Тэгэхээр манад ямар боломжууд байна гэж та бүхэн хараад байна. Эсвэл бид бүхэн одоо хилэн дээрээ илүү өөрлөж хөгжүүлэхийг зорж байна уу? За яг хөгжүүлэхэд хүрэхэд бол ерөнхий нөгөө нэг далаацаас хамаарна л та. Бид нар одоо жишээ нь улсын хэмжээнд монгол хэлийг хизээч хинч юу ч бичсэн таньдаг байхаар хийнэ гэвэл тэр монгол хэлний бүх одоо корпус гэж хэлдэг цаана үгийн сан, утгын сан, тэдний уялдаа холбоо, тэрч байтугай даалд утга, өгөөдсөн утгач гэдэг юм уу те. Тэр болгон бүгдээрээ орж иж тэр их өгөгдөл нь байж иж сая бус хүмүүсийн хэлж байгаа шиг бас хүчин чадалтай их компьютер нь байж иж тэрийг сургаж нэгдсэн сан үүсгэж бид нэр ашиглаж болно. Эсвэл хязгаарлагдмал хүрээнд. Жишээ нь нэг ажилчдын одоо миний судалгаа бол илүү компьютер вижн буюу компьютер хараа талдаа байгаа л да. Цаг бүртгэлийн систем ашиглая гэвэл заавал тэр Монгол улсын бүх хүний царайг таних шаардлагагүй. Тэр ажилчдын буюу тухайн байгууллагын 20 хүнийг танихад хангалттай. Тэрэн шиг тухайн мэдээлэлээ та хэд хэрвээ
улсын хэмжээнд гэж үзвэл нэлээд том далайцтай сан биднэрт өгөгдөл хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн нэг санал асуулга аваад ч юм уу те судалгаа маягаар явах юм бол тодорхой нэг цар хүрээнд хийж байгаа зүйлүүд бол шийдэх боломжтой. 100% танилттай юмнууд бид нэр хийж болно. Одоо манай оюутнууд ангийн ажил, дипломын ажиллаараа тодорхой нэг лабораторид орж байгаа нэг 10 хүний царай ч юм уу эсвэл зүгээр нэг нормал орчинд авсан машины дугаарын зураг ч юм уу эсвэл зөвхөн нэг нэрийн хуудасны текстийг унш зургийг аваад тэндээс нь текстийг гаргадаг ч юм уу тийм хязгаарлагдмал хүрээнд бол болж байгаа. Тэр сери мэрэ эднэрийг дуурайгаад бас нөгөө нэг команд өгөхөөр тэр нь компьютерт одоо юу гэдгийг дэлгэцийг хаах, нээх, одоо томруулах, жижигрүүлэх гэдэг ч юм уу дөрвөн үг хэлээд зөвхөн тэр хүний дуу хоолойн дээр тэр дөрвөн командыг таньдаг бахаар хийхэд бол 100% таньдаг ойрхоо өөрийн аппликейшнийг бол жижигхэн хэмжээнд хөгжүүлж болж байгаа. Бүр улсын хэмжээнд гэвэл масс их хөгжил хэрэгтэй. Тэгэхээр 97 онд бол одоо саяхан Financial Times дээр бас гоё нийтлэл гарч ирсэн байсан. Компьютер хүн хоёр бол одоо шатраар тоглоод хүнийг бол 97 оноос хойш компьютер байнга ялж байгаа. За сүүлд нөгөө хятадын доо даам гэж ярьдаг баха. Тэгээ доо даамаар бол бас Google-ийн сонирхолтой туршилт дэлхийн нэрт маструудыг бол машин өөрөө үйлдэлийн сурсаар агаад за хүн магадгүй хурдан самбаачлах чадвараараа дийлээд байсныг бол дахиад дийлж гарсан байгаа. Тэгэхээр яг ангаах ухаан дээр болохоор энэ Watson гэдэг эмч сувлагч нарын ангаах ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бол одоо маш хүчтэй онцлогоо өгөх чадвартай тийм компьютерийг бас гаргасан байдаг. Тэгэхээр эдгээр зүйлүүд бол ингээл мэдээгээр гараад өнгөрчдөг. Яг хиймэл оюун ухаан гэдэг дээр нэр томьёонууд дээр бас сүүлийн үед болохоор энэ блокчейн технологи гэдгийг бол айгүйх яриад байгаа. За супер компьютер гэдэг зүйл гарчих юм бол блокчейн технологи болон криптокуренси буюу одоо энэ currency байхгүй болчихно. Ягаад гэвэл компьютерийн тооцоолон бодох чадвар нь одоо хэдхэн секундын дотор асар их одоо өгдлийг боловсруулна гэдэг байгаа. Тэгэхээр энэ хоёр ер нь яаж холбогдоод байгаа юм бол би сайн ойлгодгүй буян жаргал захирлаас сонирх юм. За блокчейн технологи гэдэг бол нэг таних юу шүү дээ. Нэг технологи байхгүй. Тэгээ таних процесс нь тэрийг одоо кодлох ч гэдэм юм уу те. Тэрийг кодыг нь суперкомпьютер гарснаар ингээд кодыг нь тайлах боломжтой болно л гэсэн үг байна. За тэгээ би саяны тэр нөгөө хэрэглээ нь яг юу юм бэ? Хиймэл оюуны хэрэглээ юу юм бэ гэдэг тэр асуултанд эхлээ хариулмаар байна л да. Хиймэл оюун гэдэг технологи бол би сая нэг сухс дурсан зүгээр л мотор байгаа. Энэ моторыг ашиглаад юунд ашиглаж болох вэ? Хаалган голгодог болох юм уу? Эсвэл ядын сахлын машин хийх юм уу гэсэн л асуулт болчиход байгаа. За Google, Facebook, Amazon ч гэдэг энэ компаниуд ер нь саяны даамны жишээ авч байгаа. Эдгээр юу хийгээд байна вэ гэхээр ерөөсөө энэ моторыг маш сайн мотор болгох. Маш сайн мотор болгоод байгаа. Эсвэл олон моторыг ашиглаад нэг одоо юу гэдэг сахлын машин хийгээд байгаатай л адилхан зүйл байгаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ нэгдүгээр тийм байгаа. Тэгэхээр энийг ялгаж ойлгох хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт энэ мотор гэдэг юм ингэж ажиллаж байгаа гэдэг бол нэлээд нээлттэй болцсон байгаа. Энийг ашиглаад жишээлбэл эрүүл мэндийн салбарт юу хийж болох вэ? Боловсролын салбарт юу хийж болох вэ гэдэг бол ингээд нээлттэй байгаа. Энэ бол дэлхийн нийтээрээ яг нэг гараан дээр ирсэн байгаа. Манай Монгол улс ч гэсэн яг энэ нэг гараан дээр байж байгаа. Тэгэхээр энийг ашиглаад бид нар жишээлбэл боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт юу хийж болох вэ гэдэг бол их нээлттэй дэлхийд өрсөлдөх боломжтой. За энэ салбар дээр бид нар боловсон хүчнийг бэлдснээр дэлхийд өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн одоо бизнес шийдлүүдийг бол хийх бүрэн боломжтой байна. Тэгэхээр энийг бол залуучуудыг болвол энд илүү төлхөө оруулаад энэ чиглэлийн технологиг бол эзэмшээд тийм дэлхийд өрсөлдөх бизнес бүтээгдэхүүнийг гаргах ийм боломжтой яг энэ торгон үе нь бол болчиход байгаа гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр инхтер захирлаас сонирхмоор байна л да. Гадны мэдээллийг харж байхад бол дата хамгийн үнэтэй эд бараа таваар болсон гэдгийг бол одоо дэлхийд даяараа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ датанаас болоод одоо бол дэлхийд дээр баруунд бол хамгийн том мэдээ бол Facebook компани мэдээ байна. Cambridge Analytica-тай хамтарсан энэ одоо хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан. За тэрийг сонгуульд ашигласан гэдэг энэ нэрийн сурвалжлагаар Сингапурын парламент Facebook компаниг асуулга явуулж байна. Нүүб Мьянмарт болсон хүн одоо халдлагад одоо Facebook-ийг одоо гол тоглогч гэж зарлаа. Английн парламент асуулга явуулж байна. Америкийн сенат бас одоо Facebook компаниг дуудаж байна. Тэгэхээр дата дээр маш их ач холбогдол өгдөг болчихсон юм байна. Тэгэхээр та түрүүн хэлсэн дата дээр энэ зүйл явна гэдэг. Дата нь бол өгөгдөл нь. Тэгэхээр манай дата бол түрүүн бид нэр ганцхан жишээл сонслоо л доо. Нөтийн систем дээр бол төрд бол асар их дата байна. Намайг яг ямар худалдаа авалт хийж байгааг бол татварын албан мэдж байгаа.
хаана тий манай банк мэдчихэж байгаа. Миний банк мэдчихэж байгаа. Манай тэр баркод уншуулсан тохиолдол шүү дээ. Баркод уншуулсан тохиолдол тий. Тэгэхээр манай хууль эрх зүйн орчин ямар за боломжууд нь байна тий. Манай түүний датаг хууль эрх зүйн орчин байна. Одоо яг би гадны зах зээл дээр бол монополууд нь жижигүүдийг ингээд залгаад эхэллээ гэдэг нэг тийм тренд харагдаад байна л да. Том компаниуд нь жижиг лаборатори сайн одоо инженерүүдийг ингээд өөртөө татаад арилжааны энэ мэдээж хэрэг бүгд ашиг олгохын төлөө манай тэр хөрсөн байна уу? За бүгд ижил гараан дээрээс эхэлж байгаа юм. Тэрийг сонирх. За тэгэхээр би хууль эрх зүйн талаас нь ярихаас өмнө эхлээд нүс түрүүний ярьсан ягаад дата юу AI дотроо ялангуяа deep learning их хэрэгтэй гэдэг юм бэ гэдэг. Энэ яаж энгийн үгээр тайлбарлах юм бол нэг юм функц байгаа юм л да. Тэгээ функцэд бид ингээд эхлээд дата гэж сургадаг байхгүй юу? Ийм өхөр ийм гардаг шүү, ийм өхөр ийм гардаг шүү гэж загаал байдаг байхгүй. Тэгж жагаад тодорхой ишиг хугацаанд заасны дараа өөрт нь за одоо ийм өгөл чи хэдэг гарах үгээр би тэдэг гарганы компьютер одоо тэр neural network-оор бодоод гаргадаг байхгүй. Тэгэхээр за наа чин жоохон буруу байна. Иймэрхүү хэмжээний алдаа гарлаа. Наата засаараа гэхээр дотроо параметруудаа өөрчлөөд дахиад за одоо би наатах гэж ийм хариу гаргадаг болчлаа гэдэг байхгүй. Тэгээ хэдий их дата өгөн төдий ч тэр neural network чинь параметруудаа өөрчилсөөр байгаад яг тэр одоо юу логикийн дагуу тэр өгөгдлийг input орж ирэнгүүт өгдөл орж ирэнгүүт яг хариу үйлдэлийг зөв гаргаж эхэлдэг. Эсвэл маш бага алдаатаагаар гаргаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр хэдий ч их дататай төдий ч мундаг тарих бэлдээд байна гэсэн үг л дээ. Их ном уншсан ухаантай яг тэнтэй л адилхан гэсэн. Тэгэхээр нөгөө big data болохоор нөгөө deep learning явахгүй гэдэг шалтгаан энэ байхгүй. Тэгэхээр яагаад нь дэлхийд тэр том компаниуд чинь тийм юутай алдартай түүчээлээд байна гэхээр тэд нар тийм мундаг технологитой байж тэд нар дататай учраас тэр датаны хол бид нар яг үндэ бол онлайн Монголын хувьд ч гэсэн тэрийг сурах тэр боломжтой байхгүй. Тэр нь бүгд ил байгаа тийм. Математик гадралтай хүн компьютер гадралж байгаа хүмүүс хоёр нь сууж байгаа л хийчих тийм боломжтой зүйл. Хууль эрх зүйн Монголын хууль эрх зүйн хувьд болохоор энэ датаны талаар нэг нууцын тухай хууль нэг юм байдаг юм. Миний санаж байгаагаар чинь гэхдээ 2-3 жилийн яг нэг л хуудсан байдгийг. Нэг үлээ хоёр хуудсан байдгийг. Тэгээ тэр нь харьцангуй чөлөөтэй байгаа гэж бодлоо. Их чөлөөтэй тийм. Одоо тэрийг одоо их тийм тодорхойгүй юм бас их битсэн байт юм байлаа. Тэгээд би нэг уншиж ирсэн. Тэр би бол хууль эрх зүйд бол Монголд бол тэр хувь хүний мэдээлэл дата талаас яг гүрэн гүйцэд тэгэж юу яагааг байх гэж бодсон л та. Хамгаалагдсан юм уусгүй зохицуулагдсан гэж байлаа. Хувийн хувьд бол тэгж бодчих. Зохицуулаад байх гэж бодчих. Тэгэхээр датаны талаар ярил бид цоошин сэдв нээх гэдэг. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань хиймэл оюун ухаан сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ.